Номын Токио хотод хоёр залуу амиараа мөрөөцөд мөрөөдө тоглоом тоглохоор өөдөөдөөс хараад сууж бодор зурглаар хэлдэг. Шалтгаан нь Какаро Club гэдэг нэртэй мөрөөдө тоглоомчдын нийгэмлэг байдаг ба нийгэмлэгийнхээ дээд албан тушаалт нь болчихвол юм бол засгийн газар шиг хүч чадал эрх мэдэлтэй болдог. Тэгээд манай киноны гол дүр болох Хүсүгүй гэх нэрийг ашиглаж мөрөөдө тоглоом тоглодог Баку гэх залуу. Какаро Club-ын толгойлогчийн суудлын төлөө өөрийнхөө амиараа мөрөөд тавиад яг одоогийн толгойлогчтой нь мөрөөдө тоглоом тоглохоор энд ирсэн байдаг. Одоо тоглох тоглоомын дүрм нь маш энгийн энэ эдийн дээгүүр нэг цагийн дотор ямар нэгэн онгоц нисэх ёстой. Хэрвээ онгоц нисгэл юм бол Баку очиж толгойлогч болно. Харин онгоц нисэхгүй бол амиа алдна. Гэхдээ хамгийн гол нь эднэрийн ертөнцид тоглоомдоо хин илүү зал гаргасан нь хождог дүрмтэй ба Какаро Club-ын толгойлогч өөрийнхөө нэг ажилтнаар Токио хотын дээгүүр нисэх онгоцнуудын цагийн ойруудыг нь хакертуулж цуцлуулад Бакугийн хүмүүс нь өөрсдийнхөө онгоцтой эднэрийн дээгүүр нисэх гээд бэлтгэлээ базааж байхад нь хүмүүсээрээ очиж бүгдийг нь алуулад нэг цагийн турш бидний дээгүүр ямар ч онгоц ниссэнгүй. Чи ялагдчихлаа өөхөд бэлэн бистэ. Гэтэ зүгээрээ надад чиний аим хэрэггүй гэж хэлээд тоглоомын шүүгчээр Бакуг нэг удаа буудуулж гэмтээлгүүлчихэд Токио хот болон Какаро Club-аас нэг мөсөн хөөж явуулдаг. Энэ үйл явдлаас хойш 3 жилийн дараа Японы хаа нэгтээ хэдэн ах нар аяган дотор шоо эзэгсрээд их болон бага тоо гаргадаг тоглоомыг мөрөөдө тоглоод тоглоомыг нь удирдахжсэн хүн бусад хүмүүсийгээ тасралтгүй 2 цаг гараа хожиж байтал Баку хурж ирээд би хамтдаа тоглоё гэж хэлээд 1 сая йен мөрөнд тавьдаг. Тэгтэл тоглоомыг удирдахжсэн ах их мөнгөтэй болохондэ гэж баярлаад аягтаа шоогоос ихсэртэл гарч ирсэн тоонууд нь Бакугийн талд буугаад Баку хождог. Баку хоцсныхон дараа хүмүүст тоглоомыг удирдах байсан хүний шоонууд нь дотроос оронцтой байсан. Бас ширээн дороос оронцтой байсан. Та нарыг ийм энгийн жижигхэн аргаар хуурч тасралтгүй хоцсон шүү гэж хэлчихжээд өөрөө ч ялгаагүй бооцоо тавьсан мөнгнүүд дундаас соронц хийгээд шоонуудыг нь өөрийнхөө тал руу эргүүлж хоцсон болохоо хэлчихэд явдаг. Шүн Баку нэг хуучныхаа найзтай уулзтал найз нь Какаро Club-ын сайхан нэг эрдэмтэн шинээр элсэж орсон. Нэрийг нь Ики гэдэг. Club-д элсэж орсон шалтгаан нь толгойлогчийн суудал болон эрх мэдэл. Тэр хүн удахгүй толгойлогчтой суудлынхын төлөө тоглох гэж байгаа. Ер нь л үнэхээр сайн мөрөөдө тоглоомч байна лээ гэж хэлхийг сонсоод Баку тэр дороолуурлаад юу вэ толгойлогчийг хожиж толгойлогч болох юм чинь биш дээ гэд Токио руу буцдаг. Үүний дараа киноны син солигдож эрдэмтэн Ики Японы сангийн сайдтай мөрөөдө покер тоглож буй дүр зураглал гарах ба. Ики 6 удаа дараалж хожоод сангийн сайдын 300 сая йенийг нь авчаад явах гэтэл сангийн сайд бүхэл бүтэн 6 удаа дараалж хожно гэж юу хийсэн чи залцсан байх учиртай гэж уурлаад бие хамгаалагч нартаа Икийг аал гэж тушаатал энэ хоёрын тоглоомыг шүүхээр ирсэн Какаро Club-ын үндсэн шүүгч Кириг их залуу Икийг хамгаалаад сангийн сайдын бүх бие хамгаалагч нарыг нь хороодог. Эдний энэ Какаро Club-ын дүрмэнд нь хожигдсан л бол хожигдсан араас нэмж утга зон гэсэн ойлголт огт байдгүй. Хэрвээ амиараа мөрөөд хожигдчихсан бол шүүгч нэрээд амийн хороож ирдэг их л чанга газар юм байна лээ. Ингээд маргааш нь Баку Токиод ирчихсэн өдрийн цагаар наранд шарагдаад халууцаад юм олж уухаар явж байгаад автомат машинаас 2 ундааг нэг ундааны мөнгөөр нэг сурагч хожиж авахыг харчаад нэг ундааг нь гуйж уугаад хамтдаа сууж байтал 2 мөнгө хүлэгч ирээд сурагчаас зээлүүлсэн мөнгөө нэгтэл Баку нэг якузагийн нэр бариад би тэдний бүлэгмийн гишүүн гэж худлаа хэлээд мөнгө хүлэгчдийг айлгаад хөөж явуулдаг. Сурагчийн нэрийг нь Кажи гэдэг. Тэрээр мөнгө хүлэгч нарт 2.2 сая йений өртөө байсан тул Баку ундааныхаа нэгийг өгсөний чи хариугээд түүнийг дагуулад нэг хууль бус казино руу орж ирдэг. Энэ казиног ажилуулдаг бүсгүй нэрийг нь Курама гэдэг. Тэрээр дотроо Бакуг сонирхож явдагч харамсалтай нь Баку казинод нь орж ирээд рулет тоглоод 5 сая йен хожичоод бүгдийг нь Кажид өгөөд өрнөөсөө гараараа гэж хэлээд явуулдаг. Удалгүй Курамагийн казинод Ики орж ирээд Кураматай нэгийн эсрэг нэг покер тоглож Курама бараг л байгаа бүхнээ алдаж байтал гаднаас Баку орж ирээд Икийг хоёулаа мөрөөдө тоглоё гэж хэлтэл Ики би гадны хүнтэй тоглодгоо зөвхөн Какаро Club-ын гишүүдтэй л тоглодог. Чи надтай тогломоор байвал Какаро Club-ын гишүүн болчих гэж хэлчихэд гарч явдаг. Ингээд Баку Курамагаас бүлэгмийн гишүүнчлэлийнх нь үнэмлэхийг нь гуйтал Курама гишүүнчлэлийнхэн үнэмлэхийг яагаад ч өгч чадахгүй. Харин Таро гэх нэртэй сайкопат өвгөн байдаг. Тэр хүн өөрийнхөө гишүүнчлэлийн үнэмлэхээр асуудалгүй бооцоо тавьж чи тэр хүнийг очиж хожоод үнэмлэхийг нь ав гэж хэлдэг. Үүний дараа Баку гарч яваад Кажитай таарч Кажи мөнгө өгсөнд нь баярлаж талархснаа илэрхийлээд өөрт нь зааж сургаад туслахаа болгооч гэж гуйтал Баку хүлээн зөвшөөрч маргааш нь Таро гэх нэртэй сайкопат өвгөний анхаарлыг татгаар Кажи хажууд нь суулгатал өвгөн Кажид хөөе хүүхдээ чи надад мөрөөдө тоглоом тоглох уу? Хэрвээ чи намайг хожих юм бол би чамд 10 сая йен өгнө шүү гэж хэлэхдээ зэрэгцэн Баку гарч ирээд би ч гэсэн хамтдаа тоглоё гээд гурлаа хамтдаа өвгний эдлэнд ирцгээдэг. Тоглоом нь Чон туулаа гэдэг нэртэй Бакугийн хөлөнд тесрэг бөмбөг зүүж өгөөд 5 зэвсэгтэй хүнээр ангуучлуулна. 5 ангуучид тус бүр нэг түлхүүрийг хүзүүндээ зүүсэн байгаа ба бүх түлхүүрүүдийг ашиглаж байж тесрэг бөмбөг нь идэхгүй болох боломжтой. Хэрвээ 2 цагийн дотор тесрэг бөмбөгийг амжилттай унтраагаад амж үлдэж чадах юм бол 10 сая йен асуудалгүй тоо өрөх гэж өвгөн хэлтэл Баку. Дээрээс нь нэмээд Какаро Club-ын гишүүнчлэлийнхэн үнэмлэхийг өг гэж шаардтал өвгөн хүлээн зөвшөөрч тоглоомыг эхлүүлэхээр болдог. Энэ хэдийн тоглоомын шүүж өгөхөөр кино эхлэх үед Бакуг буудсан Яко гэх нэртэй шүүгч ирсэн байх ба. Баку шүүгчийг уулзалгүй удсан байна шүү гэж тврээд "Майн бэлэг шүү" гэж хэлээд ингэрт нь нэг үзэг зүүж өгөөд тоглоомын цагаа эхлүүлж Кажитай хамт гардаг.
Үүний дараа өвгөн тоглоом хараахан дуусаагүй байна гэж урлаад Родем гих нэртэй масктай булчинлаг нөхрийг дуудангуудаа тарьж хүчийг нэмэгдүүлээд манай хоёрыг олж хороохыг тушаагаад маскын дээр нь байршуулсан камераараа ажиглалт хийнгээ. Шүүгчид энэ бол миний хүү нэрийг нь Родем гэдیں۔ Би хүүгээ баргаж зэвсэг болгочихсон. Одоогор миний хүү энэ дэлхий дээр байгаа хамгийн хүчирхэг амьд зэвсэг. Гэхдээ хүүд маань нэг сул тал байгаа. Родем тариулсныхаа дараа 15 минутлаа шууд унтдаг гэж хэлдэг. Харин Бакугийн шүүгчид бэлэг гэж хэлээд ингэртэн зөөж өгсөн үзэг үнэн хэрэгтээ чагнах төхөөрөмж байсан байх ба. Баку өвгний ярьсан бүхнийг чагнаж Родемоос аль чатгаараа зүгтэж эцсийн мөчөд баригддагч азар Родем унтаж Баку Кажи хоёр амьд үлдэж өвгөн дээр ирээд 10 сая йен болон бүлэгмийн гишүүнчлэлийн үнэлгийг нь аваад явцгаадаг. Маргааш нь Баку өвгний эдлэнд ганцаараа буцаж ирээд Родемыг олж уулзаад чамайг одооноос Родем биш Марко гэж дуудах болно. Би чамд заад сургаад сайн хүн болгох болно гэж хэлээд өөрийнхөө дэргэд авахар болдог. Үүний дараа киноны сцен солигдож эрдэмтэн Ики өөрийнхөө өнгөрснөө дурсаж буй дүр зураглал гарах ба тэрээр анх газрын тосыг орлох шинэ элемент гаргачаад засгийн газраасаа дэмжлэг авахар эхний уулзалтаа сангийн сайдтай хийх үедээ өөрийнхөө нээлтийг дэлхийн бүх улс орнуудад үнгүү тараах болно гэж хэлснээсээ болоод ажлынхаа лабораторид засгийн газраас өөрсдийг нь хороохоор илгээсэн тесрэг бөмбөгөнд өртөөд хараагүй болоод туслах нэг бүсгүүтэйгээ хоёулахнаа амьд үлдээд засгийн газраасаа хариугаа авахар Какоро клуб дэлсэж орсон байдаг. Ингээд түүний хэлснээр Баку Какоро клубын гишүүнчлэлийн Тэгтээ ирээд түүнийг халз тоглоомонд дуудаж энэ хоёрын тоглолтыг Какоро клубын гишүүд болон одоо үеийн толгойлогч нар шууд лайваар үзэж үзэгчид бооцоогоо тавьж нийт бооцоо нь 2 тэрбум йен болдог. Энэ хоёрын тоглоомын дүрм нь тоглогч тус бүр 4 хүзэр шүүгч нараас аваад мэдрэмжээрээ нэг нэгийг нэг нэгнээсээ сугалж авна. Хэрвээ сугалж авсан хүзэр нь гартаа барьж байгаа хүзрүүдийн аль нэгтэй нийжлэх байвал шууд хамтд нь хаяад гараа султгана. Харин дүүжлүүлж өгсөн хүний дүрс байвал өөртөө авч үлдэнэ. Энэ зарчмаараа явсаар байгаад хүзэргүй үлдсэн тоглогч нь ялаад гартаа хүзэр барьж үлдсэн тоглогчийн хүзрэн дээр нь тэмдэглэгдсэн тоогоор дүүжиж хороох тавцанг нь угсарч бэлдээд тавцан нь бүрэн болчих юм бол хамтрагчтай цуг дүүжилж хорооно. Ойлгосноо та хэд? Ойлгоогүй юу? Ер нь ингэнэ гэсэн үг. Ингээд хожигдсхийн даван дээр байсан Баку Икийг хяналтын камеруудыг нь хакердаад өөрийнхөө биеинд суулгасан төхөөрөмжийнхөө тусламжтайгаар толгой руугаа мэдээлэл дамжуулж байсан болохыг нь анзаараад гартаа хатгасан хүзрүүдээ хяналтын камернаас нууж тоглоод 3 удаа дараалан хожиж Ики ялагдаж туслах бүсгүүтэйг хамт дүүжлэгдэн үхэхээр болоод үхээс өмнө Бакуд өөрийнхөө Какоро клубын гишүүнчлэлийн эрхээ шилжүүлж өгөнгүүтээ заавал удирдагч болоорой гэж хэлчихэд туслагтайгаа хамт дүүжлэгдэн үхдэг. Үүний дараа киноны төгсгөлийн сцен гарах ба саяны үйл явдлаас хойш 1 жил өнгөрч Баку 3 найзтайгаа хамт нэг нь нууц газар ирж түүнийг шүүгч Яко өгтөж аваад ганцхан Бакул дотогшоогоо нэвтэрч орох ёстой гэж хэлээд Бакуг дотогш оруулж Баку өөрийг нь хүлээгээд сууж байсан Какоро клубын удирдагчтай өөрийнхөө амиар мөрийцөөд хаан судлынхын төлөө тоглоомоо эхлүүлж буй дүр зураглалаар кино төгсөж байгаа.